20 жил өнгөрсөн ч онгоолгоход яг л өчигдөр орхисон мэт байдаг хаалга байдаг юм байна. Сүхбаатар аймгийн баруун урд сумын Тэмүүлэл цогцлбор сургуулийн нэг ангийн хаалга яг тийм ажээ. Тэр хаалганы цаана хичээл эхлэх хонх сонсогдож, хичээл тарахыг тэсэн ядан хүлээсэн хүүхдүүд нээлтэж, цонхны дэргэд суусан нэгэн мөрөөдлөө ярьж, нөгөө нь ирээдүй гэж ямар харагддаг бол хэмээн төсөөлжсөн. Тэр хүүхдүүд өнөөдөр аав ээж болжээ. Зарим нь алс холын хотуудад амьдарч байна. Зарим нь амьдралын олон давааг давчээ. Гэвч сонирн байгаа биз? 20 жил өнгөрсөн мөртлөө би битэйгээ уулзахаараа нас нэмдэггүй юм байна. Харин ч эсэргээрээ цаг хугацаа хэдэн алхам уухарч нөгөө сахилахгүй охид өвгүүд эргээд ирдэг юм байна. 2006 он ангийнхныгаа бодохоор хамгийн түрүүнд надад нэг үг санаанд орно. Тэр нь хамтдах. Тэр үгэнд бүх зүйл багтчихдаг. Өвлийн мөсөн дээрх тоглоом, хаврын дээс, хичээл дундуур сонсогдох аялгау, загнуулж зогссон өдрүүд, төрүүлж баярлсан мөчүүд. Хожим нь хүн бүр өөр зөв рүү ниссэн ч дурсамж нь нэг ангидаа үлдчихсэн мэт. Хичээл дээрэж хамт, урлаг спортын тэмцээнд ч хамт, инээж хөрөгтөө ч хамт, амжилтаараа ч хамт, алдаагаараа ч хамт. Тийм болохоор 20 жилийн дараач тэр он жилүүдээс хэн нэгнийг нь санахаар бүгдээрээ зэрэг хүрээд ирдэг юм байна. Нэгийг нь л дурсахад бүгдээрээ санаанд ордог юм байна. Тэр үеийг бодохоор хишиг дэлгэр багш маань санаанд ордог. Бид багшийнхаа анхны шамдран байсан. Тэр үед бид багшаасаа их зүйл сурч байсан баг. Одоо эргээд бодоход багш маань ч бас бидэнтэй хамт өсөж, хамт суралцаж, хамт төлөвшөж байсан юм шиг санагддаг. Мөн сумья багш, цэнгэлмаа багш, отхон багш, эдгээр багш нарынхаа өмнө ч энэ өдөр талархал илэрхийлмээр байна. Хүүхэд нас гэдэг дэвтэр дээр бичсэн хичээлээс илүү сэтгэлд үлдсэн хүмүүсээр дурсагддаг юм байна. Ангийнхаа хүүхдүүдийг бодохоор сахилахгүй дүр зураг хамгийн түрүүнд харагддаг. Манай ангийн хүүгүүд ёстой л элдвийг сэтгэдэг, нэг л их өөмүүлдэг, нэг л их инээлддэг хүүхдүүд байж билээ. Нам гүмхэн хичээлийн дундуур хаа нэгтгээс хэн нэгний аялсан дуу сонсогдно. Тэгээд нэг л эхлэвэл бусдад нь дагаад инээлдэнэ. Тэр инээд өнөөдөр ч чихэнд сонсогдож байна. Өвөл болохоор мөсөн дээр болгож, засаар байлдаж тоглоно. Хавар завсарлага бүрээр дээстэж, галуун цуваа үүсгэн гүйлтэн. Тэр үед бид цаг хугацааг мэддэггүй байжээ. Өдөр дуустдгийг ч анзаардаггүй байж. Магадгүй хүүхэд насны хамгийн сайхан зүйл аз жаргалтай байсан та биш. Аз жаргалтай байгаагаа бодож ч амжилгүй амьдрч байсанд байдаг баг. Харин өнөөдөр 20 жилийн дараа эргээд харахад цаг хугацаа олон зүйлийг авч явдагч хамт инээж явсан хүмүүсийг тэдэнтэй бүтээсэн дурсамжуудыг авч чаддаггүй юм байна. Тэд хаа нэгтээ бидний дотор үлдчихдэг юм байна. Заримдаа тэр үед сэтгэл тоногшсон танил аялгау сонсогдоход миний найз дуу гიშгэлэхэд, заримдаа нэг ангийнх нь химээх үг чихэнд сонсогдоход, заримдаа хуучин зураг эргүүлэн үзэхэд тэр бүх дурсамж гэнэт сэрдэг юм байна. Тэгэд нэг л мэдхэд цаг хугацаа ухарч биш. Бид өөрсдөө дурсамжийнхаа зүг рүү алхачихсан байдаг. Ангир шаргал нас гэдэг ардаа орхидог нутаг биш ажээ. Хүний зүрхэнд нүдлэн амьдардаг их орн байж. Зүрхнээс хизээч явдаггүй цаг хугацаа юм байна. Амьдрал хүн бүрийг өөр замаар хөтөлжээ. Бидний зарим нь ээж болж, зарим нь аав болж, хэн нэг нь холын нутагт амьдарч байна. Хэн нэг нь амьдралын олон сорилтыг даван туулавч, энэ бүхний цаана өөрчлөгдөөгүй нэг зүйл үлдсэн байна. Бид одоо ч нэг ангийн охид өвгүүд хэвээрээ. Одоо ч уулзахаараа хүүхэд насндаа очисон мэт болдог нь хэвээрээ. Одоо ч нэг нэгнийхээ өмнө дүр хэсгэх шаардлагагүй байдаг нь хэвээрээ. Одоо ч инээхтэй чин сэтгэлээсээ инээж чаддаг нь хэвээрээ. Энэ хорвоод насан турш дүргэжлэх нөхөрлөл гэж байдаг бол тэр нь магадгүй ийм л байдаг байх. Харамсалтай нь энэ удаагийн уулзалтад хурж очиж чадсангүй. Гэхдээ хүн биеэрээ хол байсан ч сэтгэлээрээ ойр байх боломжтой байдаг.
Энэ мөчид та нарынхаа дунд сууж, хамт инээж, хамт дурсамжаас өгч, хамт дуулахыг ямар их хүсэж байгаагаа нуухгүй. Цоглогуудын найзууд минь, та нарыгаа маш их санаж байна. Хизээд бат ард минь байж, хайрлаж, хамгаалж, амьдралын урт замд мөр зэрэгцэн алхаж ирсэн та нартай баярлалаа. Өнөөдөр бүх асуудлаа түр мартаарай. Өөрсдийгөө том хүн болсон гэдгээч түр мартаарай. Аав ээж болсон гэдгээч түр мартаарай. 20 жилийн өмнөх тэр бяцхан охин, тэр бяцхан хөвгүү нэрээ дахин нэг уулзаарай. Сэтгэлээ дүүртэл инээгээрээ амаа халтал хөөрөлдөөрөө хоолоогоо сүйтэл дуулаарай. Аз жаргал дүүрэн шин дурсамж бүтээгээрэй. Тэмүүлэл цогцлбор сургуулийн 10-ийн В ангийн нийт найзуудаа мөн энэ л цаг үед хамт суралцаж, хамт мөрөөдөл тээж явсан үеийн бүх төгсөгчдөө 20 жилийн ойн баярын мэнд хүргэе. 20 жил өнгөрчээ. Хаагдсан олон хаалганы дунд нээлттэй үлдсэн нь би. Мартагдсан олон хүний дунд он жил өнгөрсөн ч нэр нь бүтгэрдэггүй хүмүүс бий. Магадгүй тэднийг л 10 жилийн хавраас хойш амьдралынхаа урт замыг сэтгэлдээ хамт дуулсан хүмүүс гэдэг баг. Очиж чадахгүй байгаа болохоор нэг л санаа зовж байна. Та нарыг миний тухай ямар үлгэр зохиож суух болоо гэж бодохоор л. Багхан шиг л хэдрүүлээрэй дээ. Хайртай шүү бүгдд нь.